Манай Корлов брэнд өөрийн гэсэн онцлог нь өөрсдөө өнгөлгөө 73 фасадтай раунд бриллиантыг 18 онд компанийнхаа 50 жилийн одоо 78 он гэж 40 жилийн ойд зориулаад 88 фасадтай болгож чадсан. Үндсэндээ өөр тэр нь одоо чулуун үнэтэй болж байна гэсэн үг тийм. Өнгөлгөөг илүү их болгож байна, илүү их гялалзуулж байна, өнгөлгөөг илүү их төгс болгох хичээж байна гэсэн. Бусад маркетингтэй бусад өрсөлдөгчөөс ялгуурлыг тгий ингээ дараа нь тэхийн тулд тухайн компанид өөрөө маркетингээ хийх хэрэгтэй, сая доллар, евронууд хэрэгтэй болно. Тэгэл маркетинг сегмент дээр ажиллах хэрэгтэй гих мэтчлээ. Шулууг хэлэхэд бол манай Корлов гэдэг брэнд бол өөрөө Францын сайн брэндүүд нэгдэгтэй. Юу н томчууд байгаа шүү дээ Cartier, Van Cleef, Arpels, Tiffany. Яг маркетингийн төвшин нэг сегментийг аваад үзэхэд бол тэдэн шиг их хэмжээний сая евро зардаггүй брэнд гэдэг яг илүү тийм локалтай арай бага продукттай гэж их хэмжээний бас нарийн сэдв. Юу нэг бол шинэ маркетинг яг бизнес яг өнөд эдлийн бизнес бол яг одоо шинэ брэнд болгоо муу гэж байдаггүй шүү дээ. Өөрсдөө онцлогтой, өөрсдийн чулууга зөв сонгоно, маркет прайс ямар байна тэгэл хүнд өөрөө яг итгэсэн хүн дээрээс хүнээсээ бодолтой наймаага хийх хэрэгтэй л дээ.